Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та бүхэндээ нарын үе бүхний скор хэрхэн хийх тухай тайлбарлах гэж байна. За нар хэлбэрийн үе бүхэн дотроо бүтэн нар, хагас нар гэсэн хоёр ангиллалд хуваагддаг. Нар гэдэг нь бэлхүүсний хэсгээрээ барьсан хормоо хэсэг нь дэрвгэр буюу унсан хэлбэрийн үе бүхийг бид нар хэлдэг. Дэрвэлтийнх нь хэмжээнээс хамаарат бүтэн нар, за одоо бидний харж байгаа үе бүх бол бүтэн нар хэлбэрийн хэсгэлтэй үе бүх байна. Харин энэ загвар нь бол хагас нар хэлбэрийн буюу түрүүчийн загварыг бодвол арай дэрвэлтийн хэмжээ багатай байхаар хэсгэгдсэн байна. За мөн материалынхаа орчийн хэмжээнээс хамаарат бүтэн эсвэл хагас нар хэлбэрээр хэсгэж болдог байх нэ. За бүгдээ өнөөдөр бүтэн нар хэлбэрийн үтгийг хэсгэж үзье. Үүний тулд биднэрт биеийн хэмжээ болох бэлхүүсний тойрог 72 см, ерөнхий урт буюу 50 см хэрэгтэй. За бүтэн нар хэлбэрийн үтгийг хэсгэхийн тулд материалаа зөв байрлуулах нь маш чухал байдаг. За бүтэн нар хэсгэлтийн хувьд материалыг эхний ээлжинд хүндрөөд буюу өнгийн дотогш нь харуулж нуглаад, за энэ нэрмгийг хараарай хүүхдүүдээ, энэ тал задгаа, энэ тал битүү байгаа. Энэ нугалсангаа мөн дахиад голоор нь нуглахаар энэ талд үндсэндээ 4 задгаа ирмэг гарч ирж байна. 1 2 3 4. За энэ дээр гарч байгаа 2 ирмэг бол хоёулаа битүү ирмэг байгаа гэсэн анхаарал. За ингээ бүгдээрээ 2 битүү талд байгаа хэсгийг үе бүхний хэсэгт нь үе бүхний бэлхүүсний шугамыг байгуулж өгнө гэсэн үг. За үе бүхний бэлхүүсний шугамыг байгуулахын тулд бид дараах томьёог ашиглана. Бүтэн нар хэлбэрийн үед бэлхүүсний тойрог дээр сулын нэмэлт 1 см-ийг нэмээд 628 тувааж өгдөг. За энэ тоо бол Япон аргачлалын үед эсгэлтийн бүтэн нар эсгэлтийн өв хэсгэд хэрэгэлдэг тоо байгаа. За Япон аргачлал дээр хагас нар эсгэлтийн үед энэ тоог 314 байхаар тооцдог. Тэгвэл та бүхэн энэ тоог тогтоож аваарай. За жишээн дээр 72 см-ийг орлуулад бодвол бидэнд 11.6 см гарчээ. 11.6 см-ийн бүгдээрээ энэ оройн цэгээс тооцож тойрог хэлбэрээр авах ёстой. За энэ оройн цэгээс 11.6, 11.6 за биднэрт мэдээж гортог байвал бүр амархан шүү дээ, тийм ээ. Гортогны зүг буланд нь зоогоод 11.6 см-ийн хэмжээтэй юу татах нь өгдөө тойрог татчих юм шүү дээ. За ингээд гарч ирнэ. Энэ тойргийн хэмжээг хайчлаад гаргаад ирэхэд энэ маань цаана 4 нугларсан байгаа учраас бүтэн тойрогтой бэлхүүсний тойргийн маань хэмжээ болж байна. Бүгдээрээ шалгаад үзье. За морин шугамын дагуу үе бүхнийхээ уртыг багш нь бэлхүүснийхээ шугамны уртыг хэмжлээ. За 19.5 гэж гарч байна. 19.5. Энийг бүгдээрээ 4-өөр үржүүлэхэд 78. За энэ маань ерөнхийдөө суудлынхаа анх өгсөн өгөгдөлтөөгөө ойролцоо байна. За тэгвэл бид яг одоо 72 гаргаж авахын тулд энэ төгсөн тойрогоос дээш яах нь 1 см хоёулын тавилт тавиад. Тэгэхээр эндээс харахад дээшлэх тусам тойргийн хэмжээ яана гэсэн үг өгнө хүүхдүүдээ багасж өгнө гэсэн үг. За үүний дараа бүгдээрээ үе бүхнийхээ уртын хэмжээг тооцно. Үе бүхний урт нь 50 см. Одоо бид нэр түрүүчийн загварууд дээр бэлхүүсний шугам шулуун хэлбэрээр байгуулагдсан бол одоо нар эсгэлтэн дээр хагас тойрог хэлбэрээр байгуулагдаж байгаа. За тэгэхээр бэлхүүсний шугамнаас доош үе бүхнийхээ уртын хэмжээг бүгдээрээ таслана. Мөн ялгаагүй цацраг хэлбэрээр байгуулах ёстой. За энэ хэмжээг аль болох ойрхон авбал биднэрт эсгэхэд амар байна. Хайчлахад амар байна гэсэн үг. За эсвэл одоо урт утас ашиглаж болно. Урт утас ашиглаад энэ цацрагийг хэрвээ шугам чинь урт үе бүх хийж байгаа бол утас ашиглаад энийг татчихж болно. Аль болох хэлбэр аргаар байгуулах хэрэгтэй.
гээд үндсэндээ бидний бүтэн нар хэлбэртэй юу гэмэ бэлэн болж байгаа. За оёлын тавилтын хувьд бид нар юу бүгний бэлхүүсний хэсэгт 1 см оёлын тавилт тавьж өгнө. Хормой хэсэгт энэ удаа нугалах тавилт 1 см-ийг тавьж өгдөг. Учир нь хормой маш их дэрвгээр гачирч байгаа учраас нугалах тавилтыг 2-3 см авахд энэ буцаад нугалахаараа энэ хэсэгтээ юу үүсдэг вэ гэхээр өрчлөөс үүсдэг. Тэм учраас нугалах тавилтыг 1 см байхаар тооцож өгдөг байна. За мэдээж товчлоосны хэсэг, дурын хэсэг ардталтаа эсвэл урталтаа байхаар товчлоосыг хагалж өгч болно. За анхаарал тавьсан явдал